Сайн байцгаана. Та бүхэн сонин факт суугийг үзэж байна. Бидний олонх нь өгсгүй мөнх биш юма гэхэд эсвэл ядчаас маш урт удаан амьдрахыг мөрөөддөг. Эрдэмтэд эгцдэр үеэс л мөнхийн усыг нээхийг эрмэлзээр ирсэн. Гэтэл энэ хугацаанд байгаль дээр хизээч үхдэггүй. Эсвэл маш урт насалдаг амьтад аль хэдийн оршин байсаар байна. Ингээд хөгшрөлтөд автдаггүй баргаж өгсгүй мөнх гэж хэлж болох амьтдын тасаар та бүхэндээ одоо ярьж өгье. 6 дугаар сарын 15-ны өдөр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээн. Тус өдөрт алдарт Голландын шигшоог Аз твийн төлөөлөл болсон хүчрхэг Японы шигшоогтой уулзраа таарна. Энэхүү галгашсан тоглолтыг та олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичгийн доор байршилсан холбоосоор ороод манай сувгийн S-Wax урамшуулсан кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Улаан өнгөтэй дасан зараа. Улаан дасан зараанаас эхэлчихье. Энэхүү удаан хөдөлгөөнтэй амьтдын амьдрал магадгүй уутгартай байж болохч хизээч богино бишээ. Эрдэмтэд 200 орчим настай хэд хэдэн бодгал илрүүлсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь тэдэнд хөгшрөлтийн ямар ч шинж тэмдэг байгаагүй. Улаан дасан зараа хэрвээ үхэхээр бол зөвхөн махчин амьтдын дайралт эсвэл өвчний улмаас л үхдэг. 100 настай дасан зараанд дахин 1 жил амьдарч үр удмаа үлдэх боломж нь 10 настай дасан зараатай яг ижил байдаг гэжээ. Улаан дасан зараа өсөж томорхоо хизэж зогсоодоггүй. Хамгийн том нь 19 см хүртэл диаметртэй болдог байна. Алеутын дасан алган загас. Хөгшрөлтөөр хизэж үхдэггүй алеутын дасан алган загас мөнс урт насалтгаараа өнгөрч чадна. Энэ загас хагас километрийн гүнд амьдардаг бөгөөд маш удаан өсөж маш орой бэлгийн боожлтод гүйцэтгэх тус 200 нас хүртэл тайван амьдарч чаддаг. Гэхдээ хэрвээ эдгээр амьтад үхсгүй мөнхлөн бол яагаад үхдэг юм бэ? Учир нь эдгээр загаснууд босод зарим үхсгүй амьтдын адил насан туршдаа өсгөө зогсдгүй бөгөөд энэ нь тэдний үхлийн шалтгаан болдог байна. Биеийн жин нэмэгдэхин хэрээр хөдлөх хурдан буурдаг тус эцэст нь олзооч гүйцэж барьж чадхаа байж хөөж бөө махчин амтнаас зүгтэж чадхаа болдог. Эцсийн эцэст эдгээр үхсгүй амьтад эсч хөөч эрүүл мэндэн сайн хэрнээ амиа алддаг байна. Кой мөрөг загас. Аквариумны загаснууд дундаас ийм тэсвэр хатуужлаар зөвхөн кой мөрөг загас л өнгөрч чадна. Хамгийн хөгшин бүсгэгдсэн мөрөг загас 1977 онд үхэхдээ 227 настай байжээ. Бодоод үзтээ тэр загас Америк нэгдсэн улс байгуулагдахаас ч өмнө төрж хүний 8 үеийг ардаа үлдээж түүнийг асарч тэжээдэг байсан хэд хэдэн эзнээ нөгөө ертөнцлөө үдсэн байна. Далайн Венус няцхаа байд. Хэдэн жилийн өмнө эрдэмтэд дэлхий дээр амьдарч буй хамгийн эртний амьтныг олж илрүүлжээ. Гэвч удалгүй тэд насыг нь тодорхойлохын тулд хясааг нь нээх гэж оролдохдоо тэрхүү хөөрхөжтэй амьтныг санамсгүйгээр алсан юм. Далайн гүний няцхаа бидэд хамаарах Далайн Венусыг 2006 онд Исландын ойролцох далайн Евразаас барьж авчээ. Эрдэмтэд түүний насыг тогтоож чадаагүй тул нээхээс өмнө хөлдөөгчөнд хийж үхүүлсэн байна. Уг амьтныг лабораторид авчиж Бангалорын их сургуульд судлаачид судалж үзээд 405 настай болохыг нь тогтоожээ. Энэхүү нээлт Генсийн амжилтын номд бүртгэгдсэн байдаг. Гэвч саяхан насыг нь тодорхойлох илүү нарийн аргачлал бий болох үед уг нэрцгаа биедээр ашиглаж үзтэл тэр амьтан 100 гаруй жилээр хөгшин буюу 507 настай байсан нь тогтоогдсон байна. Хэрв түүнийг алаагүй байсан бол тэр дахиад хэдэн жилч амьдрах байсан юм билээ. Хэн мэдлээ. Хуурай газрын яст мэлхий. Харин эдгээр нь хуурай газрын яст мэлхийнүүд тэдний урт наслтын тасаар хүн бүр мэднэ. Эрүүл яст мэлхийд онцчоор 150 гаруй жил амьдрах боломжтой. 2006 онд Калкутта хотын амьтны хүрээшинд 255 настай нэгэн яст мэлхий өгчээ. Үхлийн шалтгаан нь хуйгийнхэн цууралт байв. Түүнийг өөхөх үед сүүлийн 130 жил амьдарсан тус амьтны хүрээшинд нь хэд хэдэн үеийн ажилчид сожигдож амьдсан байсан гэжээ. Дасан хүн, дарааных нь дасан хүн. Эндээс бид урт наслтын дээд амжилтууд руу дөхөж байна. Хэрв та мэдээгүй байсан бол далайн хүн нь ургамал биш амьтан юм шүү. Эдгээр амьтад маш бага хөдөлдөг бөгөөд маш удаан ургадаг. Жохомхүү тэдний удаан бөгөөд жиг дүсэрт бодисын солилцооны бага хурдан зарим төрөл зүйлд гайхалтай урт наслтыг олгодог. Жишээлбэл Антарктидын хөвгөн нь үхсгүй мөнх байдлын жинхэнэ бодит илрэл болдог. Эрдэмтэд 1500 жил амьдарсан нэгэн бодгалыг илрүүлсэн байдаг. Гэхдээ энэ хэнийгч гайхшааслыг төрүүлсэнгүй. Учир нь Росс тэнгист амьдардаг 2 метр урт далайн хүн шинжлэх ухаанд судлагдсан бөгөөд эрдэмтэд түүний насыг 11-ээс 23 мянган жил орчим гэж тооцоолжээ. Үхшгүй далайн залхаг. За ингээд магадгүй хамгийн урт наслтыг организм эсвэл зүгээр л үхшгүй мөнх амьтныг танилцуулъя. Сүүлийн хэдэн жил далайн залхагны юр бусын чадруудын талаар маш их зүйл тодорхой болсон тул энэ нь олон хүнийг төдийлөн гайхшруулахгүй байх. Turritopsis хэмээх төрлийн далайн залхаг нь бусад амьтдын адил төрж өсдөг.
Харин тодорхой насанд хүрэхээр тэд өөр хөвөрлийн шат руугаа буцаж очоод шинээр дахин өсөж томрох үйл явцаа эхлүүлдэг. Хүнтэй жишиж хэлбэл энэ нь 50 настай хүн өсвөр насны хүүхдийн байдал руугаа буцаж очно гэсэн үг. Энэ эдгээр далайн залхахуд бодит байдал дээр өгсгүй мөнх гэсэн үг юм. Генетикчид болон далайн биологийн мэрэгчлэнүүд хөгшрөлтийн үйл явцыг хэрхэн ухрааж чаддгийг нь ойлгохоор энэхүү далайн мөгөрсийг идэвхтэй судалж байна. Нэг таамаглаар ийм далайн мөгөрсний биедэх эсүүд нэг төрөлтөөс нөгөө төрөл рүүгээ ховрон шийддэг байна. Энэ амьтдын үхшин зөвхөн бусад махчин амьтанд эдүүс үед л тохиолддог. Тэд жам ёсороо үхтгүйг харгалзан үзвэл тодорхой нөхцөлд эдгээр далайн мөгөрс хит хурдан үржиж дэхийн далайн тэнцвэрт байдлыг алдагдуулах эрсдэлтэй ажээ. Тардиградууд буюу усны баавгай. Дараагийнх нь тардиградууд 1.5 мм хэмжээтэй эдгээр бяцхан амьтад үхсгүй мөнх гэхээсээ илүүтэйгээр ялагдчихгүй амьтад юм. Тэд маш хүнд ширүү нөхцөлд амьд үлдэж чаддаг. Жишээлбэл тэднийг 30 жилийн турш хөлдөөгөөд дараа нь гаргаж гисгэхэд амьд мэнд байсан төдийгүй бүр үржих хүсэлтэй бас чадвартай байсныг нь олж мэдсэн байна. Үүний дараа тэднийг хасах 193 градусын шингэн хүчил төрөгч дотор 20 сарын турш хөлдөөсөн ч тэд дахиад л амьд гарчээ. Дараа нь шингэн гээжид хасах 271 градус хүртэл 8 цагийн турш хөлдөөсөн. Гэвч энэ нь тэдний хувьд юу ч биш байлаа. Дараа нь тардиградуудыг буцалж буй усанд бүтэн цаг буслагдсан ч тэд дахиад л амьд үлдсэн. Ингээд эрдэмтэд хамгийн ноцтой туршилтыг хийхээр шийджээ. Тардиградуудыг 570 мянган рентген тун бүхий маш хүчтэй задраг туяанд оруулсан байна. Харьцуулахад ердөө 500 рентген тунс хүнийг хөнөөх аюултай байдаг. Гэтэл ийм төсөөлшийн аргагүй их тунгаар шарсан тардиградууд таш хувь нь амьд үлджээ. Дараа нь тэднийг задаа сансартч нисгэж ер нь юу эсийг хийсэн гэхв. Гэхдээ энэ амьтад үргэлж амьд үлддэг байсан юм. Сожор унах эсвэл шинэ оддын дэлбэрчдэгч тардиградууд тэсвэрлэж чадна гэдэгт экзэмтэд санал нэгддэг. Учир нь тэд хүнд үхэл түргэх задраг туяанаас 1000 дахин илүү туягч тэсвэрлэж чаддаг юм. Энэхүү судалгаа нь өөр гариг дээр амьдрал байж болох магадлалыг харуулж байна гэж шинжээчид тэмдэглэжээ. Хэрвээ дэлхий дээр тардиград шиг ийм тэсвэр хатуучтай нөхдүүд байдаг юм бол өөр хаа нэгтээ амьдрал оршин тогтноход юу саатаа болно гэж үүгээр бичлэг маань өндөрлөж байна. Лайктар цугтаа бүртгүүлэхээ бити мартаарай.